Дэнцэнхэр тэнгэрийг хайлаарай Намрын бутан бүргчэн нөхөрхий Насан өндөр авэж хайлаарай Нартын зам булаач нөхөрхий Өнөртэй сэтгэлийг аргадаж хайлаарай 9 цагаан туг нь хөх тэнгэр мөрлөн байна. ертөнц дахны Монголын зүрх сэтгэл огшин байна. 9 аймаг нэгдэж их Монголоо нэрийдсэн ерхөг найгсан талын Монгол түмэн наадаж байна. ТV8 телевизийг үзэн суугаа эрхэм үзэгч хиймэрлэг монголчууд та бүхэн маань сайхан наадаж байна уу? ТV8 телевизээс та бүхэндээ бэлтгэн хүргэдэг Тэтэм нэвтрүүлгийн шинэхэн баярын дугаар маань их эрхэм үзэгч та бүхэндээ хүрэхэд бэлэн боллоо. Энэхүү сайхан цаг хугацааг бидэнтэй хамтдаа эрхэм үзэгч та бүхэнтэйгээ хамтдаа дуутай хууртай инээд хөрөөр цалгин халгин сайхан халуун яриаг өрнөж бидэнтэй хамтдаа энэхүү нэвтрүүлгийг одоо үзэгч та бүхэндээ хүрэхээр студид маань Монгол улсын гавьяа жүжигчин Бацүх хөрөлцөн ирсэн байна. За танд энэ сайхан баяр наадмын мэндийг хүргэе. Сайхан зусж байна уу та? Сайн явж байна уу? За баярлалаа. Өөртөө болсон сайхан баярын мэндийг хүргэе. Сайхан зусж байна уу? Сайхан зусж байна. За таны ажил алба өндөр сайхан наадж байна уу? Өндөр. Сайхан наадж. За ингээд энэ жилийн үед баяр наадам их сайхан болж байна. Тэгээ бид бас Тэтэм нэвтрүүлгийнхаа энэхүү зочин амирт хэм таныг урьж үзэгч түмэнтэй уулзуулж тийм ээ таны бас сайхан дуу хуураас сонсч тийм ээ хамтдаа сайхан халуун яриаг өрнүүлж энэ сайхан цаг хугацааг өнгөрөөё хэмээн урьсан. Тэгээ юун төрөнд бас бидний урилгыг хүлээн авч энэ сайхан студийн маань хойморт одоо хүрэлцэн ирсэн танд бас гялалаа гэж хэлмээр байна тий. За баярлалаа. За тэгээд Бацүхийн бас олон сайхан дуунууд ард түмний хайртай, ард түмний сонсох дуулах дуртай олон сайхан дуунууд байдаг. Тэгээд бас сүүлийн үеийн одоо сүүлд үзэгч түмэндээ тийм ээ орчлон аргадаг цагаар хэмээх сайхан уран бүтээлийг одоо тайлан тоглолтоо өргөн барьсан. За тэгээд түүнээс хойш бас олон л үзэгчдийн хүсэлт энэ тоглолтодоо дахих уу яах уу гэх ийм хүсэлтүүд зөндөө явжсан. Тэгээд сүүлийн одоо зуны энэ сайхан налгар өдрүүд иддэг тав саагур өнгөрөө тийм ээ нутаг орон явбоо хизээ хотод ирв. Тэгээд энэ талаар хоёлоо бас сайхан яриагаа өрнүүлээ яах тий. Сая завхны төдөвтэй сумд очиод тэнд нэг овооны байрт очиод ирсэн. Тэр нутагтаа очиод ирсэн. Тэгээд хавар бол завхан аймгийнхаа бүх сумуудыг тойроод тэгээд аймагтай хаалттай гэдэрсэн шүү дээ. Тэгээд энэ жил бол нутг руугаа дахин явсан юм сайхан жил болж байна. Тэгээд хаврын хувьд бол тоглолт их сайхан болсон. Үзэгчд маань их олон хоногийн билетэн дуусч их сайхан одоо уран бүтээлчний хамгийн одоо сайхан төлчин тэр шүү дээ. Үзэгчд маань бас ингээд өөрсдөө сэтгэлийнхэн дуудлагаар хийж үзээл тэгээд орчлон аргадах цагаар гэдэг юм тоглолт хийгээл ингээд яс тэгээд энэ жилийн хувьд бол их сайхан тэгээд зуншлаг одоо сайхан болох байх одоо бас бароо завхан нутгаар зуншлаг сайхан баг. Ер нь тэгээд алаг цааг байна л да одоохондоо бол жоохон нартай бароо яг завхныхаа сумуудаар бол гайгүй байна. Гайгүй байна. Тэгээд энэ бол өдөөний одоо малчт маань бол ер нь тийм одоо улирал нь ихтэй тэнгэр нэг сайхан байх юм бол тий. Одоо тэгэл одоо их сайхан жаргалтай байдаг штэ. Тэгээд одоо бол сайхан морио ууж эхэлж их шиг байна. Тэгээд айлууд тусландаа буутсан тий. Баяр наадмаа гэж морио өсөргөл. Баярын одоо тийм юутай болцсон байл. Өдрөөр гэрэлж байгаа тийм ээ. Тийм л гоё байна да. Тий. Таны хамгийн сүүлийн орчлон гаргадаг цагаар хэмээх сайхан тоглолт бол үнэхээр сайхан болсон. Тэгээд тухай ч гэсэн бас тантай бас яриаг хийгээ сууж байгаа тухайсан гэж. Ягаад гэвэл энэ тоглолтын хувьд бол нэлээд тийм хүлээлттэй одоо сонсогчдын хувьд тийм нэлээд хүлээлттэй магадгүй тантай одоо нэг уулзсан гэсэн хүмүүс бас энэ тоглолтын дээр гэж нэлээд сайхан уулзаж өстой үнэхээр таны сайн хэлсэн сэтгэлийнхаа дуудлагаар ирж ингэж сайхан уулзалт. Ерөөсөө л одоо тэр дуу хоороос илүү маш сайхан одоо юм уулзалт бас болсон гэж би бол хувьдаа тэгж бодоод байгаа шүү дээ тий. Ер нь бол тэр орчлон хайрлаараа сүүлийн үед миний нэг дуу яваад байгаа штэ. Энэ дууг ерөөсөө ардам өөрсдөө хийх болгодог байхгүй юу. Бид нар бол ингээ гоё дуулаа бичүүлээл одоо телевизээр ч юм уу одоо эпимер ч юм уу кашет CD-гээр гаргачихдаг. Тэгээ үзэгчд маань ингээд бие биендээ дуулж өгөөл. Нарийн дээр дуулаад, каракон дуулаад, тэгэл машин дотор сууж явахдаа дуулаад, мэддэг нь мэддэггүйдээ заагаад тэгэл өөрсдөө хийх болгодог. Тэгээ энэ дуу болохоор зэрэг бяцлаглалын газруудаар их дуулагдаад, нэлээд хэдэн жил дуулагдаад. Тэгээ YouTube дээр ингээ үг мөгтэйгээ тавьсан. Сүүлд нэг одоо Эрдэнэцгийн хамблам ингээд дуулаад тэгээ миний хоолон дээр гоё итүүтэйгээд их гоё дотлоо уудлаад их гоё тийм үзэгчдэд бас ингээ хүргэсэн.
Тийм. Тэгээд дараа дээрээс нь одоо үзэгчд маань фэйсбүүкээр харцдаг улсууд маань тэрийг үзчихсэн аа. Зүгээр ингийн тэрүүнд харцдаггүй өдөөний малчд ч юм уу залуучууд энэ тэрийг сонсоод тэгээд одоо бол бүр хит болж байна. Үнэхээр сайн явж байна. Яг тэгээд би боддог энэ дуу бас цаг үе олсон юм шиг одоо хүн төрлөختөн бас орчлон тэгээ амар хоо харьцаад байгаа юм бол те. Хүмүүсийн хоорондын одоо бас сэтгэлээрээ бие биендээ хандлага нь зохим ямар байгаа юм бол бас нэг тийм нийгмийн захиалагч юм шиг тийм их гоё үгтэй те. Манай цогдоржин бавуудоржин шүлэг нар мантгай. Энэ дуун дээр төшөглөл ерөнхийдөө тоглолтоо хийсэн. Орчлон хайрлаарай гэдэг дуу орчлон гаргах цагаар гээд хавар болж байгаа юм байна. Тэгээд тоглолт маань нэг сайхан болсон. Эрдэнэ дарахнууд Улаанбаатарт тоглоод Эрдэнэ дархан тоглоод тэгээд одоо завхныхаа боксмуудаар тоглоод тэгээд тэр тоглолт нь бол утгаар зэрэг нөгөө рекламн дээр болохоор зэрэг бас баахан бацгууд энэ тэгээд тэр бас их сонирхолтой байсан шүү дээ. Баригатын энэ тэргээд ерөнхийдөө бол манай Алдар хааны тэр дундаа Алдар баригатынхан тэгээд завхныхан дээрээс нь одоо миний одоо дууг сонсох дуртай улсууд энэ тэр их ирсэн. Тэгээд тийм болохоор зэрэг одоо энэ жилийн хувьд бол өстэй сайхан байна. Одоо намар тийшээ бас энийг тоглолтоо ч юм уу үзэгчтэй ч хүсэлтэй дээ. Яадаг ч юм блэ гэхэл одоо бас жоохон тий шантраад идэг болчих. Тэгэл гой доонуудаа ягаад үзэгчд маань ингээд ерөнхийдөө бол үзэгч өөрсдөө их дуулдаг шүү дээ үзэгчд чинь. Тэгээ наадам болохдоо зэрэг хүн бас нэг сайхан одоо сэтгэл их сайхан болдог шүү дээ. Хүн болгон улсын баяр гэдэг чинь бол хүн Монгол хүн болтноор гоё бахархдаг тийм. Монгол хувцаараа гоёдаг, Монгол наадмаараа гоёдаг. Айргаан уудаг. Ерөөсөө Монгол гэсэн тэр сайхан булмал ингэж нэг гоё бадарч мандаж харгалын баяр чинь тийм одоо үндэснийхээ соёлыг нэг иргэн сандаг ийм сайхан баяр шүү дээ. Тэгээд би миний хувьд бол наадмыг бол одоо бүх үзнэ. Одоо телевизээр харна, морион үзнэ. Тэгээд би наадмын талаар ингэ боддоор би бүр баг хүүхдтэйхтаа 2 удаа морь унсан байдаг. Хурдан морь унсан байдаг. Тэгээд нэг даагуунаа төрүүлээд. За. Тэгээд нэг хар даагуунаа төрүүлээд тэгээд их жоохон байтай. Болохдоо надад энэ морин хөнгөн байж магадгүй гэл. Тэгээд төрүүлсэн байхгүй юу. Тэгээд хойд нь бүдүүн насны нэг морь унаад. Тэгсэн чинь нөгөө морь чинь бүр явдггүй хамгийн сүүлд ирээд наадамч дуртаас тарж иржсэн. Тэгээд би тэр санаацгаас гардаг. Гоё одоо хамгийн гоё тийм дурсамжууд байдیں۔ Одоо хаагуур наадж чинь сүүлийн жилүүд та хоттоо наадж чинь үү төрлөг нутагтаа очиж наадж чинь үү? Хоёр нь бол хотод. Яг л зүгээр гадагшаага гадаад байгаа монголчууд дээр очиж бас их наадам дээр их очисон. Жишээ нь Америкт байгаа монголчууд дээр наадмын үеэр их очтээ. Тэгэхээр эдгээр чинь бас яг л одоо Монголд байгаа юм шиг яг тийм байлаа шүү дээ. Монгол уулзгаагаар тэгээд үндэсний хувцсыг өмсөөл тийм хошуур хийж идэл. Хошуур хийж идэл. Тэгээд тэр баяруудаар нь ингээд таарад тэгээд баяр дээр нь очиод наадмын нээлтмэлтэн дээр нь дуулах жишээтэй. Тэгээс ер нь тэгэл хотод болцсон наадам хийж энэ. Харин оронд байгаа за тэнд магадгүй олон жил болсон хүмүүс бол яг л тэр Монгол сайхан дуугуур Монгол сайхан дууч тэр дундаа тэгэл бас таны энэ сайхан нутаг өссний тухай олон сайхан дуугарыг сонсоод нэг сайхан гэртээ харьчаад ирсэн юм шиг боллоо ч гэдэг юм уу сэтгэл нэг сайхан зөөлрөөд ирлээ ч гэдэг юм ийм бас сайхан яриа ийм гоё мэдрэмжүүд бас явдаг л да. Тэгээд дуугуур гэдэг бол өөрөө маш гоё тийм цаанаа маш гоё хүмүүжил сургаал гоё дурсамж тийм ээ ийм гоё маш гоё агуулгууд явж байдаг. Таны яг н орчлон хайрлаарай гэдэг энэ дууны хувьд бол өөрөө бас сая таа гэсэн сая бас ярьж тийм маш гоё тийм цаанаал нэг тийм гоё яг л энэ цаг үед тийм хүмүүст илүү нэг тийм гоё ухаарлыг өгöd байгаа, нэг гоё мэдрэмжийг өгöd байгаа ийм сайхан одоо бүр нэг тийм чихэн наалдцтай. Би бол анх сонсоод шууд л ингээл нэг мэддэг дууч юм шиг санагдал ингээл яг үгийн нэг сайн мэдхгүй тэгэл ингээл аялал явж исэн нэг мэтгэл нэрээс өөр ирэхгүй сайн мэддэг болсон. Хаанасаа ч үгийн сурсан тэгээд гоё уран бүтээл гэдэг бол ерөөсөө л нөгөө ард түмэн өөрөө дуулдаг гэдэг шиг л яг л ингээл урсгалаараа ингээ хүмүүс төрөөл хүмүүс сайхан дуулах дуртай болоод ингээ явждаг. Магадгүй яг энэ орчлон хайрлаарай хэмээх энэхүү дууны сэдвийг хөндөд энэ дууны тухай яриад ирэхээр үзэгчд маань энэ дууг нэг сонсох юмсан ч гэдэг юм уу эсвэл энэ дууг гавьяат маань нэг сайхан дуулж өгөөсэй ч гэдэг юм уу тийм бодол төрж байгаа болоо гэж би бас дотроо тэгж бодож байна. Яг тэгэхээр надад бас яг тийм мэдрэмж аваад байгаа учраас тэгээд нэвтрүүлэг үзэж байгаа наадамч болон Монгол түмэндээ орчлон хайрлаарай хэмээх энэхүү сайхан бас уран бүтээлээ тийм энэ сайхан дуугаа бас нэг ая барьж өгөөч хэм бас танаас хүсэж байна тий. За тэгээд орчлонгаар хайрлаарай гэдэг.
Дэнцэнхэр тэнгэрийг хайлаарай Намрын буддан бүрэгчэн нөхөрхий Насан өндөр аав ээж хайлаарай Нартын зам булаач нөхөрхий Үнэтэй сэтгэлийг аргадаж хайлаарай Үнэтэй нүдийг арчиж хайлаарай Чи бидний авчдан ганцхан шүү Амьдралыг зүрхэндээ тэйлэн хайлаарай Иэн барны сарыг Гэрэлт туяга хумчхан нөхөрхий Дадуухан амарга уучилж хайлаарай Замлингийн урсгал билээч нөхөрхий Үнэтэй сэтгэлийг аргадаж хайлаарай Үнэтэй нүдийг арчиж хайлаарай Чи бидний авчдан ганцхан шүү Амьдралыг зүрхэндээ тэврэн хайлаарай Хамтаран үсийг хайлаарай Салхины аясаар сарничхан нөхөрхий Боргоор олддгүй амьдрал хайлаарай Зовлон гаргал хувач нөхөрхий Үнэтэй сэтгэлийг аргадаж Амьдралыг зүрхэндээ тэврэн хайлаарай Үнэтэй сэтгэлийг аргадаж хайлаарай Үнэтэй нүдийг арчиж хайлаарай Чи бидний авчдан ганцхан шүү Амьдралыг зүрхэндээ тэврэн хайлаарай Амьдралыг зүрхэндээ тэврэн хайлаарай Амьдралыг зүрхэндээ тэврэн хайлаарай Ура. Хүн болгоны сэтгэл дандаа гоё хайраар дүүрэн, дандаа гоё нэгнийгээ монголчуудад гоё хайрлаж, хүндэлж тийм ээ ийм бас байгаасаа тэгээд таны одоо уран бүтээлээ тийм ээ дуу хоорой энэ үзэгч түмэндээ хүргэж байгаа тэр дуулж байгаа байдлыг харахад би бас тэгж боддог. Нэг тийм хүндний гоё сургаад нэг хилээд байгаа юм шиг нэг тийм ярьж нэг ийм шүү хүүмэн одоо эн чинь ийм шүү гэх нэг тийм сургаал айлж байгаа юм шиг тийм гоё нэг наалтцтай тийм ээ ингэж гоё хүргэдэг нь бас үнэхээр гайхалтай байна. Нутаг орны тухай би бас яриг хүргэсүүлэн бас хүндмөр санагдаж байна л да. Тэгээд мэдээж төрсэн эцэг их тийм ээ одоо илгэн садан за төрсэн унсан газар угаасан ус гэдэг бол хүний зүрх сэтгэлд одоо хамгийн том орон зайг эзэлдэг ийм гайхалтай сайхан зүйлс байдаг. Тэгээд мэдээж хүн болгоно нөгөө нутаг орноороо бахархаж
би одоо завхны бац өгөх гэж ингэж ярьж амгшиж өнгөрч явдаг болов гэж ингэж боддог тийм. Тэгэхээр Монгол ирүүний тэр зээжинд байдаг боловлж байдаг тэр нутаг орны тухай тэр сайхан уул толгодын тухай бас та тэр сайхан мэдрэмжээс нутаг орныхоо тухай өөрийнхөө бага насны тухай бас бидэнтэй хуваалцаач гэж хас хэсэг. За баярлалаа. Ерөнхийдөө бол би Завхан аймгийн Алдар хаан сумын хүн шүү дээ. Алдар хаан гэдэг аймгаас нэг 28 км. Одоо Доноо онгоцны бодол гэдэг шүү дээ. Одоо Завхны онгоцны бодол. Тэнд л одоо өссөн. Тэнд төрсөн. Тэгээд одоо тэр Алдар хааны одоо Алдар бригадын хүн шүү дээ. Би манай аав ээж л тэнд одоо надад мэдээлэл дөрөвт тэнд байжсэн. Тэрнээс өмнө бол одоо Завхан гол талын улсууд ерөнхийдөө дөрвөлжин талын хөхмөрт талын болтой. Гэхдээ тэр хөхмөрт нь бол тухайн үед Завхны сум байж байгаад Голтер садрахтан хашаа Алдар хаан луугараад ирсэн л юм улсуудтай. Тэгээд хүүхэд байхад хүүхэд хамгийн гоё нутаг шиг одоо гоё юм ямарваа нэг хүн бол яг хаана байсан бэ? Би хаана байсан бэ? Ханаас эхэлсэн бэ тий? Бүх юм дандаа бодож явах хэрэгтэй шүү дээ. Өөрөө тийм болохоор зэрэг өглөө болгон нутаг усаа бодож нутгийнхаа тэр сайхан өгчдүүдийг үеийнхаа найзуудыг бодох тий. Дандаа л одоо хамгийн гоё юм чинь одоо ялангуяа Улаанбаатар хотод ч юм бол бид нар чинь өөртөө нэг тийм уулзах тийм зав их цөөхөн байд нь шүү дээ юм бол өөртөө дотор хүнтэйг гоё дурсамжуудаа ингэж эргэж ингэж бодох тийм зав их багтай байдаг шүү дээ. Энэ бол ингээл гадуур ингээл явна. Тэгэл тоглолт моглолт гэх юм уу. Тэгээд телевиз үзэл тий. Яг оронд ороод ингээд унтахынхаа өмнө их гоё одоо бага насны гоё дурсамжууд тий, залуу насны гоё дурсамжууд тэгэл нутаг усны тэр сайхан хөгчүүд тэгэл одоо юу байдгийг юм болгон дандаа бод. Өглөө босоод сэрээд нэг гоё бодогддог тий. Тэгээ хүн чинь бол ер нь бол сайхан өглөө босоод нар мартаагаад залгуул тий. Тэгж явдаг. Тийм болохоор зэрэг нутаг ус гэдэг бол хүний одоо бүр ерөөсө дандаа бодож явж явах хэрэгтэй ийм зүйл. Тэгээд ялангуяа нэг жоохон 40 гараа 50 гараад ингээ хүрэх юм бүр одоо тэр нутг руугаа ингээд тэр нутган дуудаад байгаа юм шиг л. Одоо ингээ нэг Завхны оймоо болж штэ тийм. Тэгвэл усын ой ч юм уу, хувсгалын ой ч юм ингээ болж байгаад гээл баруун тийш ингээ явж явах хөсчүүд одоо 90 80 наслцсан хөсчүүд одоо энд Улаанбаатар бүх хат өндөр нь хүүхдүүд энд бүгд байгаа байхгүй юу. Тэгсэн мөртөөс л тэнд нэг өөрийнх нь нэг бүр нэг чухал юм байгаа юм шиг тэр явж байгаа байхгүй. Тэгээд нэг овоон дээр очиод ингээ сууж байгаа мууж байгаа бүх сэтгэлээсээ тийм л гоё нутган дуудаад байгаа юм шиг. Тийм байт юм байлээ. Гэхдээ тийм болохоор зэрэг би миний анхны уран бүтээлүүд бол голцоо нутгийн тухай дуунууд. Одоо Завхан гол дуутнуур аавууд аамын энэ тэгэл дорны номоохон хармуур бадарганд энэ тэ ийм нутгийн усны тухай дуунууд дуулдаг байсан гэдэг яг тэрүүгээрээ тэгээд нутаг усан их магтан болсон болохоор зэрэг бас тэр нутаг усан надыг одоо бас харж үзсэн гэж одоо хэлж болох юм ааши тий. Тэгээ одоо бас олон төмний танил болол ингээд хүмүүс над алгадшаал тэгэл одоо үзэгчд надыг миний тоглолтыг үзэх гээд өчнөө төгөргөн барайл ингээд гүгээд ирээд үзээд нь штэ. Энэ нь бол угаасаа л чи дөрөв хэлж чинь таны дуу нэг ингээд гоё хүнд хүрээд байдаг юм тэргээд гоё ингийн байдаг гэх тийм. Нийтийн дуу тэгээд тэр дундаа би бол их гоё дуулаа гэж боддог. Зүгээр л чин сэтгэлээсээ байхыг өрөөрөө байхыг хүсдэг тийм. Тэгээ миний одоо тэр чин сэтгэл рүү л үзэж талгадчихдаг байх гэж. Чин сэтгэлийг сонсох гэж хүмүүс ярьдаг чинь болоо гоё дуулах гэж энэ төр биш. Зүгээр л сэтгэлээсээ зүгээр гоё байгаа юм а. Чив тэр одоо ярьж штэ тий. Яг энэ шиг ингэж гоё үзэгчтэй. Гоё ингэж хүрэгдэг үгийн үг мүгийн гоё хүрэгдэг ч юм уу тий. Чин сэтгэл гэдэг чинь хүний сэтгэл хүчтэй штэ тий. Зүгээр энэ шивнэд хэлсэн ч гэсэн хүрдэг тий. Тийм утгаараа л тэгэж одоо үзэгчдэд бусад их том дуучдаас ялгаа нь бол тэр байдаг болов гэж бодоод байгаа. Тэгээ би нутаг усаа магтанд болсны хүчнүүдийн зэрэгтэй явдаг байх гэж бодлоо. Энэ жилийн тэр орчлон гаргах цагаар Завхны Батцэг, Алдар хааны Батцэг, Алдар гадын Батцэг зэрэг тий. Бас нь тоглолтод далиндуулаад нутаг усаа бас нэг бага Монголд яар нэг жоохон яриулъя л да одоо гэж бодоод. Тэгэл одоо чи тэр ярьж байгаа сая нутаг усны тухай ингэж хүн болго ярьж байгаа хэвээр. Хүн болгон уул усаангүй бол Монгол эх орноо тий. Ажлаад эх орноо. Тэгэхэд одоо их дэлхийг хүн дандаа одоо ингэж магтаж бодож хүн бол дандаа амнаасаа сайхан цагаан юмнуудыг их гаргах хэрэгтэй болов. Ялангуяа манай монголчууд л их тийм бэлгийн арт юм шүү дээ. Тийм болохоор өнөөдөр
Яг тэ зөндөө болохгүй байгаа бараа юм уу зөндөөл тэрнийг одоо ер нь бас зүйлүүдийг ярьж байгаа хүмүүс гоё идэв шүү дээ. Өнөөдөр баярын өдөр бол чи их сайхан цагаан идэ тавьчихсан ингээд суучин тий. Их сайхан цагаан царай гоё юм ер нь болно гэдэг бол болдог тий. Бүтэн нэгэл болдог. Би сая надад Монголыг бүтэн таарсан. Сая завхны сумуудыг таарахад залуучууд арих ухаа болчих. Оо янз юм. Их гоё байна. Тэгээд нэг гоё юм дээр байна. Хоёр дахь гоё юм юу гэхээр одоо нөгөө үзэгчд нэг ингээд артлын хаалгаар норхгүй гол нэг билет чихаал нэг байдаг шүү дээ тийм ерөөсөй байхгүй хүмүүс одоо бас их тийм хамар давж үзээд хүн бас их сайхан юмуд байна шүү тийм тэгээд залуучууд арих ухаа болсон байна гоё ялангуяа хөдөөний малчтын амьдрал бол бас их сайхан болж байгаа юм байна би бол бас тэгж харагдаад байгаа билет үзчихээл мотоциклтойгоо тавхад бордон дээрээ суугаад ингээд тэгээ би сүүлийн үед бас тэр нутаг усны тухай дуу гэснээс ёстой нэ би хэн байсан бэ хаанаас эхэлсэн бэ гэж боддог хүн болгон нутагтай хүн болгон сонсомоор тий нэг дуу би одоо бас чамайг одоо өсөсэй л гэж бодож байна тэрний үг тэр тодхон зүудний нутаг гэдэг Батмөргөн хөгж манай цогдорчин байгуулж байна тэрийг бас энэ сайхан өдөр бас ялангуяа манай монголчууд тий ер нь уул нь тосон бар үзүргээд байсан тосонхон болгоцсон юм бэ тэгээд ганцхан үгний тэрний өгтөр нутаг болгонд тослогхон бар үзүр гэдэг байхгүй баян горч гисэн байж л одоо юу гэдгийг дорнот байж л гэдэг тий нутагтай хүн болгоно тэгээд энэ дуу бас дуулнаа нэвтрүүлж чамаа хүсвэл дуулъя гэж бодож байна монголчуудын тэр амны бэлэг сэтгэлийн бэлэг хоёр ер нь их нэгдэг юм болоо гэж юуэс гэж боддог. Ерөөсөө л амаараа сайхан байна болж байна гэд тэр зүйлийг сайхан тунхах гэж ярьж байгаа юм бол тэр зүйл нь яг л нөгөө тэр амаар тунгалтай адилхан сэтгэл ам хоёр нэгдэж ингэж ажил үйлсэн сайхан бүтэмжтэй байд юм болоо да. Тэгээ яг юм болгоныг сайхан энэ сайхан цагаан идэ шиг энэ сайхан цагаан бүхэн шиг төсөөлж байвал одоо тэр зүйл сайхан л болох байх. Тэгээд нутгийнхаа уул усанд тийм ээ нутаг усандаа үргэлж одоо сүсгэл залбирч явах юм бол нутгийн уул усан түшиж дандаа харж заяагийн сайхан үргэлж замын засч явдгийг гинлээ. Тэгээд таны бас тодхон зүүдний нутаг хэмээх энэ сайхан дууг бол үнэхээр яг энэ сайхан яриан дээр үнэхээр одоо танаар дуулах байхын арга. Тэгээд энэ дуу бол өөрөө тэр дууны үг тэгээд таны тэр дуулж байгаа сайхан зүйл бол өстой яг л нутгаа сонсон хүмүүсийн таны нутгийнхаа тухай ярьсан яриаг сонссон энэ нутгаа санагалцж байгаа хүмүүсийн сэтгэл дээр улмал сайхан хөв аялгууд юм. Тэр сэтгэл сайхан тайтгарл тайвширлыг өгөх байх гэж бодчих. Тэгээд таныг тодхон зүйд нутаг юм сайхан хөвтөлөө. Өргөн барьж өгөөч ээ. За баярлалаа. Тэгээд тулах холын харагыг оранчин нутагасаа эхэлсэн би аттай явахиорол хайрласан тасанхан бар үзүр отхон тэнгэртэй очирвантай хамт зүудлээ онсулик сайханга отхон зүудний нотагаминде хаваг хайрлах гигэ бодолы хосби гэл нотгасаа авсан би хэн заяа хайрласан хасанхан бар үзүр сайхан эштэмэн автаймэн хамт зүудлээ асадалгах салхиндан хатсран онсулик сайханда отхон зүудний нотагами
явж байгаа нутаг ус үнэхээр нүдээ харагдаж бодогдож шүү тий. Монголын дэдлэх уужим ухааны морд үрсэх нутгаас авсан би уянтай явахын оддыг заяасаа тасхан бар зүр болол авдамын дэжтэмэн хамт зүдлэгдлээ Мандэн цэнхэр тэнгэрийг хайлаарай Намрын бутан бүргчэн нагорхи Насан өндөр авэж хайлаарай Нартын зам булаач нагорхи Өнөртэй сэтгэлийг аргадаж Яста үзэгчд маань тий. Гэхдээ энэ дуу ерөөсөө нэг тийм гоё илэрхийлж чадахгүй байна. Тэгээ ямарсан хүн болгоны тэр сэтгэлд байгаа тэр үргэлж бодгож байдаг, харгаж байдаг тэр сайхан уул толгод гол горих ижээ аав нь бас магадгүй энэ дуун дээр сайхан харагдаж бодогдож ижээ аавтайгаа байсан магадгүй тэврээд ингээд суугаад энэ дууг сонсох юм байсан болов уу гэж бодож байна. Тэгээ нөгөө одоо тим цолтой гэж овоглуулахаас илүү тэр нутгийн тэр штэ гэж ингэж овоглж тийм ээ ингэж байх нь одоо хүн болгоны хувьд илүү байдаг юм болов. Тийм одоо жишээлбэл Завхны Бацүх гэдэг хэлээр танд их байсан гэдэг баг тий. Тий, Завхны Бацүх. Тий. Ер нь бол Завхны Бацүх гэж ард юм хөлсдөл ингэж нэр өгчдөг штэ ер нь. Яг Завхнаас нэг дууд нуур Завхан гол энэ төр гээл 90-ад оны үед нэг тийм дуунууд гараал ингээл морин хуур наадмааданд ороод ингээл гараад ихтер зэрэг хийд бараад мараад ороод ингээл тэгэл энэ Бацүхэл нэг юм дуучин гараад ихтер Завхны гэл тэгэл одоо энэ хүмүүс чинь Завхны Бацүх энэ төр гэл тэгэл нутгаараа тэгээд овоглогдоод явна гэдэггүй шүү дээ. Одоо нутгаараа нэрлэгддэг олон дуучид байна да. Одоо манай Эрдэнэтийн жолоон шим тий тэгэл одоо Далмагын наран туяач гэдэг ч юм уу, Усын захарж авч гэдэг ч юм уу, гэх мэтлэнгийн Төв аймгийн бандан дуламсрын ч гэдэг ч юм уу, гэх мэтлэнгийн олон сайхан уран бүтээлчд нутаг угсаар овоглогдоод тэгээ явж байгаа. Тэр бол бас л тэгээд нутгаар овоглогдож явах нь их гоё л санагдав. За, ариг хэрэг удаг байх. Ариг уугараа гэх тий. Ариг бол яг зүгээр унаа. Тийм. Би тэгээ танаас бас нэг зүйлийг асуумаар байна л да. Хүн болгоны хувьд тэр сэтгэлд байдаг олон сайхан нандин зүйл байдаг л да. Жишээл та хоёр сая ярьлаа шүү дээ, тийм ээ. Эцэг их, илгэн садан, нутаг ус гэдэг. Тэгээ хүн болгоны хувьд бас нэгэн гайхалтай тэр сэтгэл зүрхэнд байдаг орон зай бол хүний анхны хайр гэж нэг зүйл байдаг тийм ээ. Тэгэхээр би бас энэ зүйлийг тань хөндмөр байна л да. Таны анхны хайр тэгээд энтэй холбогдуулаад юу гэхээр бас олон сайхан нутаг усны дуу тэгээд хажуугаар нь бас хайрын сэдвтэй хамгийн анхны уран бүтээлт нь ямар дуу байгаа вэ тийм ээ. Тэр анхны хайр тэр гоё бас ариун нандинд орсомжаасаа бас хаалцаач гэж хүсэж байна. Би бол манай ер нь монголчууд бараг мэддэг байх тоо. Эхний уран бүтээл дандаа л уул ус аав ээж тэгээд сургууль минь нутгийн сайхан хэлмээр уул усны тухайд дуулдаг ш. Тэгээд өөрөө би их ороод ч гэлсэн шүү дээ. 36 таа гэлсэн. Тэ одоо тэгээд хайрын тухай дуунууд нэг дуулдаг. Тэгээ миний анхны одоо хайрын
дуу бол дуунд ая хийжсэн нэг өхнийхэн тавшин төрсөн төштэй бүсэгчин тайлаад тэр дуунд ая хийгээл тэгэл би одоо болдог ч юм уу болдгоо ч юм уу тэргээл тэгэл хүмүүс нэг хайрын тухай дуунууд надад их өгдөг. Тэгэл нэг хайрын тэнгэртэй залуу насны хаагуурн зурсан бүсгүй энэ тэргээл нэг юм дуунуудыг манай яруу нарч бацаахан энэ тэр над төгөөл ая манай ган уу хийгээл тэгэл би энэ дуулж болох хаа нэг нэг жоохон тэгсхийгээл одоо юу гэдэг хадмын хаяа төссөн мөртөөс нь илүү дутуу мараад байгаа юм шиг тийм өгтэй байгаа шүү дээ. Тэгээд хаагуурн зурсан бэ гэдэл тий. Тэгээд одоо ардын дуунуудыг бодсоор бодмор ч юм шиг бодоод тэг хайрын сэдвэр ерөөсөө нэг тийм дуулдгүй байжсэн. Тэгээд тэр үед нэг тийм жүжигийн дуу гэдэг оройцсон хайрын дуу гэдэг чин зориг гэдэг одоо төрөөс харгалцсан чин зоригийн хөгжим жүжиг байдаг. Тэрний дуу би одоо манай Завхан аймгийн нэг их одоо үнэхээр энэ төрөмөл аяастай жоохон охин байдаг гэсэн нэр өгөөд жоохон хүүхэд миний хажуу би ч одоогоос 20 гаруй жилийн өмнө ихтэй тэр жоохон хүүхэдтэй төгөлдөр хор их сайн тоглодог нэг жоохон охин их гоё дуулдаг. Тэгээд тэр бүжигээ ингээд дандаа төгөлдөр хор тоглоод зогсож байдаг. Тэгээд одоо тэр хүүхэдтэй анх эхлээд тэр дууг дулсан бит. Оройцсон хайрын тухай дуу гэдэг. Зүүдэлж ярах хамраг гэдэг. Одоо заримдаа ингээд бодохоор жоо хичээд байдаг байхгүй тийм жоохон хүүхдээ юу бодож тэгэл таам гуйж оройдох зүгмэн оройдох нь орчлон тайрын жаргалыг олдсон дээр нь идлийн мэдлийн энэ гэл одоо ингээд бодоход юу ч бодлого тэр гоё дуулдаг гоё хөгжимддэг болохоор тэр хүүхдтэй дуулаад байдаг байсан шиг байгаа. Тэгэл тэр хүүхд тэр нэргүүтэйгээ хамт тэр үнийг арайд өтгчүүлээл касетэнд ороод тэр зүүдлэж ярах хамраг гэдэг манай бавуударжийн энэ шөлөгшөөтэй өрөөлийн гэрэл чимэн жаргатай энэ гэсэн нэг тийм өгтөд дуунууд. Тэгээд хамгийн анхны дуу нь бол тэр оройцсон хайрын дуу гэж тэр дуу байна. Тэгэл тэрнээс хойш л одоо тэр одоо их олон хайрын дуунууд болсон да. Тий. Тэгээд ер нь хүний амьдралтай ер нь уран бүтээл бол заавал тийм холбоотой байдаг юм болов. Бас дээр нь ялангуяа нийтийн дуу бол тухайх нийгэмтэй бас заавал уялдаж идэх юм болов. Боддоо. Тэгээд би тийм 92 3 оноос хойш 90-ад оны үеэс эхлээд надад тэр хайрын тухай дуунуудтай дуулж эхэлсэн байт. Тэгээд тэр хайрын дууг одоо энэ дээр төгөлдөр нэргүүгэн би одоо бас энэ хэвтрүүлэгт одоо хацраад тэгээд чамайг бас яах гэж. Тэгэлгүй яах вэ? За ингээд маш гоё байна. Дуучин Бацух Гавьяатын хамгийн анх уран бүтээл хамгийн анхны хайрын уран бүтээлийг бас яг энэ цагт орог үзэгч та бүхэн ТV телевизээс хамтдаа тэр дуулж байсан гайхалтай уран бүтээлч хамтдаа одоо сонсгож яваад их гайхалтай байна. За ингээд студид маань яг одоо Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, боловсролын тэргүүний ажилтан Төгөлдөр урч нэргүү хүрэлцэн ирсэн байна. За тэгээд танд энэ баяр наадмын мэндийг хүргэе. Сайхан зурж байна уу та? Сайхан зурж байна. Та бүхэндээ бас баярын мэнд хүргэе. Маш их баярлалаа. Тэгээд дөнгөс бас Гавьяат бид хоёр олон сайхан зүйлийн тухай ярилцлаа. За тэгээд таны одоо энэ та хоёрын одоо хамгийн анх хамтарч дуулж исэн тэр хайрын тийм ээ тэр сайхан сэдвтэй хамгийн анхны тэр оройцсон хайрын дуу гэдэг энэ сайхан дуу бас дууруу ингээл яалчгүй яриа ингээл явж байгаа л хазааж ороод тэгэл ингээл яг явж гин тэгээд энэ дууг бас үзэгч хүмүүндээ хамтран сайхан дуулж өгөөч гэж та хоёроос хүсэж байна тий. За баярлалаа. Хамбогч минь оройдох нэ Хатан сүх минь оройдох нэ хатаг өрөөд минь оройдох нэ Орчлон хайрын жаргалыг олдсон нэрнэдэ Хайрт минь надад үнсүүлж хайрт минь намайга үнсэж Өдөрх минь оройдох нэ Урач минь оройдох нэ Үзэх жаргал минь оройдох нэ Орчлон хайрын жаргалыг олдсон нэрнэдэ Хайрт минь надад үнсүүлж хайрт минь намайга үнсэж
Амраг сэтгэл минь оройдох нэ Ачуур минь оройдох нэ ажил үйлс минь оройдох нэ Очлон дохарын жаргалыг олсон дэрэн Хайрт минь надад үнсүдэж хайрт минь намайг үнсэж Хайрт минь надад үнсүдэж За, өстой гайхалтай уран бүтээл. Энэ бол бас их баярын өдөр тийм ээ бас их гоё сонирн байж магадгүй. Тэгээ одоо нэлээд олон жилийн өмнө одоо 20 гаруй жилийн өмнө битээр дуулж ирсэн. Тэгээд кассетэнд орсон өдөөгөр Их сонсдог байсан. Сонсдог. Их гоё дуу байгаа шүү дээ. Гоё доо. Тэгэл энэ дуусны дараа дээр л тэр хайрын тухай дуунууд дуулаад тэгэл одоо гэр бүлтэй болоод амьдрал ингэ явсан шүү дээ миний хувьд бол тэгэл энэ гоё дуугаар эхэлсэн. Оройтох нэ гэж байна. Оройтох нэ гэж эхэлж байгаа ч тийм. Тэгэл яарал гэсэн юм шүү дээ. За тэгээд төгөлдөр уурч нэргүүгийн хувьд бас баяр наадам сайхан болж байна уу? Ажил албан өндөр үү? Таны бас уран бүтээлийн сонин сайхнаас юу байна тийм ээ? Баяр наадмын өдөр бол чинь өнөөдөр дандаа сайхан дуу хоорын сайхан бүхнээр нэвтрүүлэг маань үргэлжлэж байгаа учраас цэнгэрлэгцээ үзэн суугаа наадад суугаа Монгол түмэндээ бас өөрийн сайхан баяр наадмын сайхан сэтгэлээсээ тийм ээ? Өөрийн бас сайхан сонин сайхнаас хуваалцаач юм танаас хүсэж байна. Юуны өмнө бас өөрийгөө бас танилцуулчих. Миний аав Сэрнэдэнд гээд Сахван аймгийн Хөлбөмбөр драмын театрт бүжгийн багш. Ээж минь бас Сэрвэн багийн шанс тоглодог. Ингээд гэр бүлэрээ би өөрөө завхнаас гаралтай. Ах トゥ 10 хүүхэдтэй. Тэдний доороос би 3 дахь нь. Тэгээд анхныхаа гараа би 10 дугаар ангид төгсөнгүүтээ Сахны Хөлбөмбөр драмын театрт концерт мастер гэсэн сайхан орон тоон дээр өөрийнхөө авьяасаараа сонсголоороо төгөлдөр уурж тоглож. Тэгээд тэр үеэс л Бацуу гавьяат маань надад энэ дуу дуулах амрал хамтран ингэж уран бүтээл хийх зам нь бас тэр үеэс эхэлсэн. Тийм учраас тэр цаг үед бол би Бацуу гавьяатаас авсан миний хамгийн том юм бол маш их хөлмөр чанар надад их хүчтэй нөлөөлсөн. Тэр хөлмөр чанарынх нь үр дүнгээр би бас үдээ зэрэгтэй ингэж яваад бас их маш их баярлаж явдаг юм аа. Баярлалаа тэглэгээ хөө тэгээд саяны дуу бол бас их гайхалтай. Тэгээд нэг сая бас Бацуу гавьяат маань ярьж ирсэн л да тийм ээ. Нэргүүгээд авьяаслыг төгөлдөр уур мундаг тоглодог, өөрөө гоё дуулдаг. Тэгээд ийм хүмүүс бид тэр анхын дуу ингээд төгөлдөр уур дээр сая бас яг ингээд төгөлдөр уур тоглоод ингээд сайхан дуулаа үзэгч маань сонссон баг. Дуулжсэн ингээд сая тэр хоёрын тэр гоё уран бүтээлийн тухай сая бас ярьлаа. Одоо яг хоёрын хувьд за өөр бас яг хамтарч хийсэн ямар уран бүтээлүүд байна тийм ээ. Энэ тал дээр суулцсан. Өөр тэр анх хэд бүтээлийн дуулсан дууч тэр нэг долоорунда зүүнний сарвтай дээлийнхэн тэрний аяыг би хийгээд инүүнтэй тоглоулдаг гэсэн. Тэгээд яг арайдууд бичлэгтээ би ганцаараа бичлсэн байдаг. Байдیں۔ Тэгээд яг арайдууд бичүүлээд бүтээлийн хоолоогоор ингээд бас хийгээд болоод олон түмэнд хүрсэн доо зүүдлэж жарах юмар гэдэг. Нэг доо цогторжин бавуудалж гэдэг одоо энэ төрөөс ярих бавуудалж ерөөсө завхнаасаа явахгүй л гэж дандаа ярьдаг байсан. Гинтгэн завхан явах бол хот руу явах бол чи энэгээр нэг дуу хийдүүлээрэ. Би энэ одоо хот руу шилжлээ гэдэг. Нэг тийм зүүдэлж ярах хамраг гэдэг нэг юм дуу шүлэг нөтөлдөг явсан. Тэгээд тэрний гэрэл сайхан гэдэг нэг хөгжмийн зохиолч ая хийгээд тэгээд нэргүүхтэр дууснаар зүүдэлж ярах хамраг гэж дуу байна. Тэр дуу хөлтөр одоо бас зөвчтэй сонир дуулж байгаа. Тэглгүй яах вэ? За ингээд хамтдаа бас өргөжлүүлэн дараагийн сайхан бүтээлийг сонсъё. Уралын эхлэл чимэн
жаргана Эрхэмсэг төрхийг чинь би эргэн дурнастаа энэ хэн заяана хаяагүйн эхлэхийн төрхийг минь хөглөөж ирсэн инхри чамда дэндудаасаа Цусыг чинь санаад би уйран дуусаа төрхийг минь хөглөж Зүлж сэрдээ өөрийг чинь хайрлаад Цалгиж явнаа Өрөөлийн хэлэл чимэн жаргана Doktorwe evvel min varsa kunde kimin jarrada Tussek çinne sanad be oyun doğrusa Zulhimin хөглөж zulh serde өөрийг чинь haylat çalgıc yağma Urolin хэлэл чимэн жаргана Төдгөөн төрхийг чинь би эргэн дурнастаа Durgun sanki örtöç güllede Tengrin sarındar hayulamadaç тэмдэгрэх хүрийг тус тусдаа Tussek çinne sanad be ойрон дуусна Zulhimin hüligich zulh serde өөрийг чинь haylat çalgıc yağma Urolin хэлэл чимэн жаргана Urolin хэлэл чимэн жаргана Энэ гоё бас Эстэй гоё доо. гоё дуу гэдэг. Манай Баударжи шүлгэлт. Тэгээ бас өнөөдөр сан донод үзэгчд бас Тий. сан байж магадгүй дээр гин. Энэ эстэй гоё байна. Энэ эстэй л сонирн байна тий. Тийм. Магадгүй ойр цансаагүй. Тэгсэн ирээсээ бүр нэг сэтгэлд байдаг. Одоо бас залуучууд их гоё дуулаад байгаа юм бас нэг хин хоёр залуу бас дуулсан байт. Тэгээд дуучин бол тэгэл цаашаа ингээл хүмүүс ингээл гоё өөрийнхөө стил юугаар оруулаад тийм гоё дуулаад ингээл артын дуушиг болох хэрэгтэй шүү дээ. Тэгэл сүүлийн үед залуучууд дуулаад нэргүй үтер анх гэдэг дуулж юмсэн. Тэг нэргүүдийг баярлалаа. Өнөөдөр их гоё өдрөөс тусны сонголсон баяр болж байна тийм. Тий. Баяр наадам болж чинь тэгээд үзэгчд маань ч гэсэн бас маш гоё сонин шин одоо содон тийм ээ тэгээд нэг яг л нэг ийм гоё сэтгэлд байдаг штэ тий. Тийм сайхан уран бүтээлүүдийг бас өнөөдөр авьяатасаа сонсож байгаа гэж ингэж бодож байна. Энэ жилийн наадам бол их сайхан болж байна тийм ээ. Тэгээд мэдээж яг нөгөө одоо уяачтын хувьд бол сайхан бүгд сайхан мордоо уяал тийм ээ. Өчигд бол бүгд сайхан бэлтгэл узаацаа одоо ингээл сайхан ихний даваанууд ингээл сайхан явж байна тийм ээ. Сайхан уртан мордын уралдаан сайхан үргэлжилж байна. За тэгээд сая бас нөгөө хайрын сэдвтээс 2 дуу сайхан явуулаа. Тэгээд мэдээж нөгөө хайр их дотор олон төрөл байдаг гэж би тийг сонссон л та. Тэгээд мэдээж нөгөө ээж аавын хайр, их орны хайр гэл ингээл байдаг. Тэгээд таны ойлголтоор ер нь хайр гэдэг энэ зүйлийг та яг хүн ер нь ямар байгаасаа гэж боддог вэ тийм ээ. Одоо юмыг альва мэдээж хүнийг хайрлах гэдэг юм уу тийм ээ. Их орноо хайрлах энэ хайр ер нь ямар байгаасаа гэж та боддог вэ? Хүн ерөөсөө хайр гэж асар том зүйл шүү дээ. Ер нь бол тэгээ хайр сэтгэл, хайр дурлал гэдэг бол нэг жижигхэн болонд нь байгаа зүйл гэсэн үг бас нэг л хэсэг гэсэн үг шүү дээ. Хайр байгаа газар бол дандаа одоо ад жаргал байдаг. Хайр байгаа газар бол дандаа эд баялаг, гэрэлгээ байдаг. Тэгээд хүн өөрийгөө хайрлах, өрөөлийг хайрлах.
Тэгээд одоо бусдын амжилтаар бахархах, бусдыгаа дэмжих. Өнөөдөр би тэгж бод Монголд жоохон тийм биенийг хайрлах тийм хайр жоохон тийм л байна л гэж бодд тийм л да. Ерөнхийдөө бол ингээд нэг нэгэ хайрладаг, хүндэлдэг дандаа биеийн л инээж хүн уурлахал болчих юм бол их гоё болно гэж боддتي. Магадгүй ерөөсөө нэг яардгүй те нэг гоё сайхан дандаа хүмүүс биеийн л уран бүр ийм болчих юм бол энэ Улаанбаатарын энэ төвчээр мөчрийн байхгүй болчих гэсэн үг шүү дээ. Тийм болохоор зэрэг хайр гэдэг үг агуу зүйл. Би бол одоо ялангуяа Монгол эх орноор одоо бахархаж байгаа залуучуудыг хараад одоо сүүлийн үед л залуучууд бас тийм эх орноор хомогсч эхэлж швэ. Залуучууд их тийм байгаа зү тийм одоо залуучууд ерөөсөө тийм их юм уншиж эхэлж байна. Бас одоо ер нь нэг хэсэг бол зүгээр залуучууд чинь нэг тийм гаднаасаа гоёол тавьчихад байсан шүү дээ тий. Одоо тийм биш дотроос нь гоёж эхэлж байна. Одоохондоо ажил төрөлгүй байлаа ч гэсэн бол цөмөрөө ихэнх дээд сургууль бас нэг боловсралтай болоод эхэлчихлээ. Ялангуяа одоо тэгээд өөрийнхөө одоо хийж байгаа зүйлээр бахархаж амьдарч эхэлж байна. Тэгээд одоо эх орноо хайрлаж эхэлж байна. Эх орноо ингэ дуурж эхэлж байна. Тэ? Ер нь залуу хүмүүсийг өнөөдөр эх орныхоо төлөө дуурж яхад хараад би бахархаж л итгэв айгүй гол. Байж шүү дээ. Залуучууд бол эх орныхоо төлөө сэтгэл зовж байна. Ирээдүйн төлөө сэтгэл зовж байна. Тэгээ одоо их эцэг нь ингээд үр хүүхдээ жоохон итгэн өрөөсөө гаргадаг болчихвол тэ. Итгэн хөхнөөсөө гаргадаг ингээд өрөөсөө гаргаад л одоо нэг эзэн хичээвэл заяа хичээдэг нийгэмд амьдарч шít. Тийм учраас тэр ажралтай сайхан амьдрах юмсан л гэж хүн болгомоор өгдөг байхгүй тэ. Ажралтай сайхан амьдрыг бол өөрөө л одоо яг өрөөсөө л хайх хэрэгтэй. Өөрт нь байгаа хүн болгоно. Нэг зүйл нөхдөр их ээж аавыгаа ачиг хариулах юмсан гэж дандаа бодоод явдаг тий. Ээж аавынхаа ачиг хариулна гэдэг бол өөрсдөө сайн яваад өгчих юм бол тэгэл одоо их эцэг ачиг хариулж чинь гэсэн үг шүү дээ. Одоо хүүхэд нь одоо сайхан өөрийгөө аваа явцдаг тийм сайхан одоо амьдрал нь тэгшгэн мөр бүтэн нэр бүтэн тэгэл ажилтай тэг хийж чаддаг зүйлээрээ бахархдаг тийм сайхан өөр хүүхэдтэй тийм л юм. Тийм болохоор зэрэгс амьдрал хайрн дээр л тогтдог байх. Бие биенээ сайхан хайрлах, хүндлэх, үнэлэх, бие биендээ яг чин сэтгэлээс ярьдаг тийм. Бүр яг сэтгэлээсээ л хүнтэй ингэж ярьдаг. Зүгээр худлаа ярьдаг биш. Зүгээр яг худлаа нэг магтдаг биш. Зүгээр нэг сайхан зүйл хийж байгаа юм. Би зарим нэгэн телевиз үзэж байгаа л их гоё залуучууд их байна шүү дээ. Утсын халал баяр хүрмээр сандал. Яг үннээсээ хүнийг бие биенээ тэгж л гоё хүндэлдэг. За тэгээд бусдын сайхан гоё хүмүүсийг хараад баяр хүргээд үнэхээр гоё байш шүү. Одоо манай уран бүтээлч дотор ч их сайхан явж байгаа уран бүтээлч тохиолн биш шүү. Энэ залуу уран бүтээлчдийг хараад байхад л өнөөдөр цөмөрөө л хөрөх юм. Ялангуяа чөлөө уран бүтээлчд бол ерөөс төрийнхэн төрөвчс нэг төгрөг авахгүй яг өөрөө юм болгоол. Зүтгээл тэгээд урлагийн зах зээл рүү ингээл зүтгэж шít. Тэгэл зүтгэсэнгүүд нь тэгэл дэшегээ яваад шантарсангууд нь өөр дэшег ингээ яваал байгаа байхгүй. Тийм болохоор Монголд их боломж их байна өнөөдөр. Жижигхэн ч гэсэн нэг боломжийг олж бол тэрлүүгээ сэтгэлээсээ хандаал ингээл яваасаа гэж боддог. Хайр гэдэг агуу зүйл. Агуу хайр юм шүү дээ. За тэгээд баяр наадмын маргаш намар гэл. Одоо нэг тэгэл ерөөсө хурдан да тий. 100 боллоо гэлж наадам боллоо наадмын маргаш намар. За нөгөө намрын их ажлууд за одоо нөгөө тариа нөгөө яах вэ? Гэл тэгэл үйлчлэлт гэл ингээд ирдэг. Тэгээд өнөөдрийн хувьд бол гэхдээ бас налгар сайхан өдрүүд дуусах болоогүй байна. Хуртай, бороотой, тийм ээ, нартай, найртай энэ өдрүүд бас одоо сайхан үргэлжилж байна. Тэг хүн болго яг л энэ сайхан налгар сайхан үргэлжилж байгаа өдрүүд чи хүн болгоны сэтгэл сайхан, тэнгэр налуун сайхан байгаасаа гэж бодож чинь. Тэгээд таны би уран бүтээл рүү бас эргэж хоёлоо орё гэж бодож чинь. Тэгээд олон сайхан нутгийн орны сайхан олон тухай дуу байна. Тэгээд дөрвөн улирлын өнгө гэдэг бас нэг сайхан дуу байдаг. Энэ дуу бол стол яхаа аргагүй нөгөө кассетнаас эхлээл ингээл явсан. Кассет дээр л анх биччихсэн дуу шүү дээ. Бас их сонь төгтэй энэ. Өнөөдөр яагаад энэ бавуударжийн дуунуудыг их олон оруулсан байна. Яг одоо ингэ үзсэн чи бавуударжийн дуунууд би өөрөөсөө бодоогүй байна. Тийм. Яг бавуударжийн дуг оруулъя гэж ерөөсөө боддог. Лото 90-ийн баахан дуунууд байна. Пүрвжийн Бацаагийн дуунууд гэж зөндөө олон яруу найш биш. Бавуударжийн дуунууд өнөөдөр их орсон байна. Тэрүүнээс одоо тахад. Бас цогторжийн бавуударжийн шүлэг. Тэгээ дөрвөн улирлын өнгө гээд би энэ дууга зүгээр л нэг баахан дуунууд бичүүлчихэд тэгээд нэг өглөөгөр нэг бичүүлэл авчихсан чинь тэгээд дараа нь бичүүлэл ингээ хот руу аваа явчихгүй юу. Тэгээд дараа нь хээр тарвагс их авчихсан чинь
нэг намрын өдөр наадмын дараа тэр нэг таргуунд явдаг шүү дээ 8 сар үед. Тэгээ таргуус хэвчсэн чинь тэр доогор нэг морьтой хүн дахин гутаал намрын бороо цуугийн ялхах таа гэл тэгэл дахигүй явчихлаа. Тэгсэн чинь нэг тийшээ нэг удаал нэг бас нэг хоёр морьтой залуу мөн чи холоос санагдсандаа гоо гэл дуулаад тэгсэн нэг бичвэл дотор явж гэс оронгууд нь арайтайгаар явгоот нэгээд кассетаар дамжаад ингээ хөрцсөн байдаг. Тэгээ энэ дуу их гоё дуу. Манай урлагийн гайсдаг төгжмөс хөл жамингийн ая. Тэгээд би Улаанбаатар хотод ард эрхий хийд бараад завхан гол гэдэг дуугаараа анхны хийд бараад төрүүлжсэн. Тэгээд 300 мянган төгрөгөөр шагнуулад тэгээд 10 дуу шалгадаг байх. Дөрөвд нь энэ дөрвөн үйлрлийн өнгө гэж дуу ороод 10 дууны дөрөвд нь ороод тэгээд нэг юм шарп гэдэг нэг хөгжмөө шалгуулаад шагнуулаад баярлж исэн тул та тэгээд гоё намрын ийм дөрвөн үйлрлийн өнгө энэ дуу бол манай сая энэ жилийн тоглолтыг миний хөдөөгөр явж байгаа тоглолтод ерөөсөө л үзэгчдийн хүсдэг дуунуудын нэг нь. Ястай яг одоо яхаа бох тэр дээр үе энэ дуу бол өөрөө бас ингэж сонгосон тас их баярлж байна. Таны тэр дуунууд бол тэгээд олон гой дурсамжууд яваад байна л да. Ерөөсөө нэг дуун дээр л одоо магадгүй үзэгчдийн энэ өнөөдрийн одоо нэвтрүүлэгт орж байгаа дуулагдж байгаа дуунуудыг сонсоод тэр дууны цаанд сонсоход л нэг тийм яг л нэг тухайн цаг үеийн тодорхойл тухайн тэр үйл явдал тийм ээ дурсамж нандин бүхэн явж идэг. Тэгээ өнөөдөр бас энэ 4 өдрлийн өнгө дууг яг одоо говьтмаас дуулж өгч чинь дуулж өгөөч гэж би бас хүсэж байна танаас. Тэгээ энэ дуун дээр ч гэсэн бас одоо ингээл малчтын хувьд тэр сайхан залуучуудын хувьд морин дэл дээр тийсч яваа Монгол ирчүүдийн хувьд тийм ээ хоноо хариулаа явж байгаа тэр хацаргаа одоо бүсгүүчүүдийн хувьд ч гэдэг юм уу тийм ээ гой гой юм дурсамжууд байгаа бох. Тэгээд хамтдаа энэ сайхан дуугаа бас сонсъё. Тэгээ үзэгч манаас ингээл дагаж дуулаад ингээл хамтдаа гоё сууж байгаа бах л та. За баярлалаа. Намрын бороо цуугийн ялхахада начнаас дутуугүй гонни тэдэдэхоо хөтөгийн удабар сарнигэгэн хөлөрсөн алгаран цэцэ арадахсанда томчиг хада санагдсандахоо торхон ангар надуусан тэсийн гол минийхоо хаврын сайдыг шанхыг задгайлхаа харднаас дутуугүй сэтгэл саллагдаа хөхөдөбөр арчдангийн одаасадоо хүмсхэн дорон нодмаас зохостогдоо мөнчиг хадаас харагдсандахоо мөнгөн заллаа туу атган тэнгэрнэ зоны үдэшин шуудын жиргээ зулцган зандан ши сэтгэл нагдаа номгон худаж энэдэн асараа нүцгэн хөдөрөн шүдэ айдэсэдхсэнда тончиг хада санагдсандахоо торхон ангар надуусан тэсийн гол минийхөө өвлийн зөөлөн цас замаар урсахаа өвснөөс өцгүй тансгаа мэдэрдэгдэ ödümün yallasın ayarıkın ungi
өндгөр тэмтэрж нэг одохсон дохоо 문치가 하나 사랑도선다고 멍근 잘라도 아타간 댕게레네 아타간 댕게레네 хараа энэ бас гайхалтай сайхан дуу шүү. Тэгээ таны уран бүтээл за сүүлийн үед бас ямар сайхан шинэ ол замаг юутай байна. Өөртөө ярилцах үгээд цамаг гаргах гэж байна. Би өөртөө ярилцах үгээд дуунуудынхаа нэрийг нөгөөд тэгээ яруу найрагчдад захиалсан. Одоо жишээлхэд дуу би хэрвээ дуу байсан бол гэдэг нэр өгөөд одоо тэгээ дуу захиалах, шүлэг захиалах хэрэгтэй тийм. Шүлэгээ орчмын захиалж. Гэх мэтлэнгийн тэгэл өөртөө ярилцах үе байдаг ч юм уу хос орчлон энэ төр тэгээд жоохон тийм гоё тийм үү ухаарлын сэтгэвтэй тийм дуу нэлээ болсон тийм цамаг гарах чинь аавын сэтгэл ааваа саналаа манлаа энэ төр гэл тийм дуунуудтай хаяа сайтай хадмууд матмууд энэ төр хадмуудын дуу албаар захиалж байгаа. Тийм ээ шүү. Ер нь ховор шүү тийм. Ховор тэгээ ерөөс амьдралд чинь нөгөө нэг юм хатам талаа их магтчихж л амьдрал бат бөх байд юм биш үү? Өөрийнхөө аав ээжийг биш хатам талаа хайрлаж чиж төрч үеийнхээ хайрлаж чиж тэр утгаар нь өөрийнхөө хүмүүсийг одоо зэмлээд өрөөлийн хүмүүсийг хүндэлж хайрлах гэсэн юм санаагаар тэгээ хорим хатам гэхтэр бид нар бас нэг өөр талаас арай жоохон хатмуудыг ингээд доош нь ингээд хэдэж шүү дээ. Тийм ш хатам гэдэг бол тэр өөрийнхөө үр хүүхдийг тэр нэгэн хүнд тийм ээ ховзяг нь өгч ш таатгах шүү дээ. Тийм болохоор их сайхан магтах ёстой л гэж бодож шүү дээ. Бүхэл бүтэн хүнээ өгч явахд гэж. Нэлээ олон яруу найрагч захиалаад тэгээд эрдэнтийн даштан дуугээд хүний шүлэг нь таалагдсан. Тэгээд цэрэн дондуураа юм хэлгээд одоо бичүүлж тийм хаяа сайтай хатам хатмууд тэгэхээр тийм дуулж байгаа гэх жишээ. Тийм. Иймэрхүү санаатай тэгээд ахтай тэгээд одоо олон гоё залуучууд их сайхан дуулж гаж. Тийм болохоор зэрэг бас зав захаар нь бас гоё энтэнд очиж дуугаад дуулал тийм. Тэгэл одоо янз бүрийн л одоо тоглолтууд гарах юм байна шүү дээ. Тийм стайл. Өрөмнөр алтан гадас модос тэгэл одоо ой мон тэргээл тэгэл тэр болгон дээр нь бол би очиод явах тийм бас нэг сонирхол бас бага яагаад одоо их олон гоё залуучууд байж байгаа тийм. Тэгэл тойрон үрэлтэн залуучуудаа их явуулдаг тийм. Зайлшгүй очих хэрэгтэй байна гэдэг юм бол онцлог юм дээр очичоод тэгэл явах тийм. Одоо үзэгчд маань бол баг би эхлээд тэднэрт дуулдаг болсон. Тэрээс үзэгч заяа ингээл ингэнэ л гэдэг шиг л болоод байгаа шүү дээ. Тэгэл одоо гоё явж байна да. Тэгэл олон түмний дэмэд хүчинд ингээл сайхан явж байна да. Сайхан л байна. Баярлалаа. Тэгээ сайхан зүйл үргэлжил сайхан байгаасаа. Сайхан гэдэг үг ч өөрөө их гайхалтай. Тэгээ энэ үгний цаана олон гоё тийм утга агуулга байдаг. Би дөрөв ч гэсэн чамд хэлж байна. Ерөөсөө Монголын ирээдүйг бол ерөөсөө залуучуудаар нь хармаар юм бэл. Энэ залуучууд харих ухаа болоод ирлээ. Өөрөөр дотроос өөрийгөө гойж эхэллээ тий. Хийж байгаа зүйлээрээ бахархаж эхэллээ. Нэг том агуу юм ирдэг байлаа. Жижигхэн ч гэсэн боломж олж байгаа. Ингээл зүтгүүл миний энэ дотор миний ад жаргал байгаа, хайр сэтгэл байгаа, эд баялаг байгаа, миний амжилт болгон байгаа тий. Тэгээ ер нь бол сайхан ирээдүгөө сайхнаар төсөөлж ингэж их гэгээлгээр бодож ингэж явах юм бол одоо амжилт байна гэдэг залуучуудаа ойлгож эхэлж байна. Эзэн хичээвэл заяа хичээдэг нийгэмд амьдарч ийм гэдгийг ойлгочихлоо тий. Тийм болохоор зэрэг ирээдүйн дээр л одоо сайхан болох болно гэж л ингэж бодож байна. Тэгээд чивтрэнүүдийн нэвтрүүлэг бол их гоё үзэгчтэйгээ яг одоо улсын байрынхаа энэ үеэр ярилцж байна тийм ээ. Сайхан боллоо. Баярлалаа. Тэгээд нэвтрүүлгийн энэ сайхан ярилцлагын бас төгсгөл хэсэг тийм ээ. Яг одоо цэнхэрлэх цаг үзэж байгаа. ТV8 телевизийг сонгоо үзэж байгаа наадамч олондоо зориулж бас гавьяат маань их өөрийн тэр сайхан нөгөө сэтгэлийн сайхан баяр наадмын мэдчилгээг бас таныг өргөх байх гэж бодож байна л да тий. За тэгээд өнөөдөр бол нэг сайхан өдөр. Тэгээд би завханчуудаа тэр дундаа тэр алдар хаанчууд тэгээд бүр алдар аргаад тэгээд мөн Монголын ард түмэн тэгээд дээрэс нь одоо дэлхийн өнцөг болонд байгаа монголчууд та бүхэндээ энэ сайхан өдрийн баярын мэндийг хүргэе. Тэгээд өнөөдөр бие бинийгээ хайрлаж, орчлон дэлхийг хайрлаж, өөрийгөө хайрлаж, өрөөлийг хайрлаж тийм ээ.
бусдын амжилтаар бахархаж нэгэнтээ чин сэтгэлээр уудаж ингэж л одоо сайхан амьдрал одоо бүх юм ад жаргал бол бүгд биднэрт байгаа. Монгол улсын хаан ирээдүйн төлөө бид нар сайхан ингээд нэг урамшуулж ингэж явах юм бол сайхан болно. Тэгээд энэ сайхан баяр маань сайхан боллоо. Тэгээд та бүхэндээ эрүүлийн ад жаргал энэ хорвоогийн хамгийн сайхан бүхнийг хүсье өрөөё. За гэлээ тэр өрөөл бат сайхан орших болтугай. ТV намтлалтай хамтдаа байгаа үзэгч түмэндээ маш их баярлалаа. Биднээс бэлтгэн хүргэдэг Титэм нэвтрүүлгийн энэ удаагийн баярын онцгой дугаар маань ийхүү энд хүрээд жаргаж байна. Тэг өнөөдөр бас нэвтрүүлгийн хамарт маань заларч за энэ сайхан олон одоо ард түмний сонсогчдоо дуугаа дуулж өгч сэтгэлээсээ бас бидэнтэй надтай ярилцсан, үзэгчтэйгээ ярилцсан Бацах Гавьяатаа маш их баярлалаа. Тэгээд сайхан надараа та сайхан баярлалаа. Хамгийн тэр сайхан бүхний дээдийг тань хүсье өрөөж байна. Баярлалаа. Энэ сайхан цаг хугацааг бидэнтэй хамтдаа үзэгч түмэнтэйгээ ярилцаж, дуулж, хамт өнгөрүүлсэн Бацах Гавьяатаа маш их баярлалаа. Таны ажил үйлс өөдрөг үргэл сайхан өөдөөдөөшөө мандан бадарч байгаа сайхан өрөөлийг өргөн төвшүүлье. Нэвтрүүлгийг хамтдаа бэлтгэн үргэсэн ТV намтлалын уран бүтээлч бод хамт олондоо маш их баярлалаа гэдгийг хэлмээр байна. Мэдээж эрхэм хүндтэй үзэгч та бүхэн маань хотлолноороо дэнж хотойдол дэлгэр сайхан наадаарай. Баярлалаа та бүхэндээ. Мандэн цэнхэр тэнгэрийг хайлаарай Намрын бутан бүргчэн нагорхи Насан өндөр авэж хайлаарай Нартын зам булаач нагорхи Өнөтэй сэтгэлийг аргадаж